Хүчлэг тунц гэдэг нь үйлдвэр, машин, цахилгаан станц ялгарсан хортгий агаарт усны уртаа нэгдэж хүчил үүсгэн дараа нь бороо орно. Бороо, цас манай хэлбэрээр газарт буухыг хэлдэг. Голчлон хөхрийн давхар эсэл, азотын эсэл нөлөөлдөг. Хэвчлэн хаана үүсдэг вэ? Хүчлэг бороо. Хүчлэг тунц нь том үйлдвэр ихтэй газар, эсвэл нүүрс төлдөг цахилгаан станцтай бүс, машин тээврийн утаа ихтэй хотуудад үйлдвэр хөгжсөн орнуудад илүү их үүсдэг. Жишээ нь Европын аж үйлдвэрийн бүс, Америктад энэтхэгийн томоохон хотууд ямар хор хөнөөлтэй вэ? Байгаль орчинд оймоод хатаж өгөх, гол мөрөн, нуурын ус хүчлэг болох, загас усны амьтад устгах, хөрсний үржил шим модох, хүмүүст амьсгалын замын өвчин нэмэгдэх, нүд арьс сочрох, уушгины асуудал үүсэх, барилга байгууламжид хөшөө дурсгал илэгдэх, төмөр зэврэх, байшин барилга гэмтэх. Хэрхэн яаж сэргийлэх вэ? Үйлдвэрийн утааг шүүх, төхөөрөмж ашиглах, нүүрсний эргэлээг багасгах, нар салхи зэрэг цэвэр эрчим хүч хэрэглэх, машины утааг бууруулах, мод тарих, ногоон байгууламжийг нэмэх, иргэд байгаль хамгаалах, дадалтай болох. Хүний ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ? Нүүрс нефт ихэр шатах, үйлдвэрийн хорттой, машины яндангийн хий, эрчим хүчний хуучин технологи оймоод устгах зэргээс шалтгаалж гол шалтгаан л болдог. Дүгнэлт хэсэг нь хүчлэг тунц нь байгаль, хүн амьтан, барилга байгууламжид маш хортой. Иймээс агаарын бохирдлыг бууруулж цэвэр эрчим хүч ашиглах нь хамгийн чухал арга юм.